안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. За өнөөдөр бид 10 дахь хичээлээ эхэлж байна. өнөөдрийн хичээлийн гарчиг маань 날씨가 좋아요. 날씨가 좋아요 гэсэн одоо сэдвээр хичээлээ өрнөх болно. За өндөр анхаарах юм гэхэлэр шир үсэг бид нэр үзсэн байгаа. Монгол хэлний ис үсэгтэй адилхан дуудагддаг энэ үсгийн дараа и орохлоорэ ши одоо ишээр дуудагдана. Ис үсэг маань ишээр дуудагдныг анхаарах хэрэгтэй. За ингээд хичээлээ эхэлцгээе. За эхнийхээ харилцан ярианд оръё. Харилцан яриагаа солонгос хэлээр хэрхэн яаж хэлхийг анхааралтай сонсноо. 자, 회화를 들어보겠습니다. 오늘은 날씨가 정말 좋네요. 예, 덥지도 않고 춥지도 않고 좋네요. 저는 이런 날씨가 좋아요. 날씨가 이렇게 좋으니까 바람을 쐬고 싶어요. 그래요, 같이 가요. 자, 오늘은 날씨가 좋네요. 오늘 цаг агаар сайхан байна шүү. 정말 좋네요. 그래서 үнэхээр сайхан байна шүү. 예, 덥지도 않고 춥지도 않고 좋아요. гэсэн байгаа. 좋네요. 좋아요. гэсэн утгаараа тийм ээ халуунч биш, хөтөнч биш, сайхан байна. 저는 이런 날씨가 좋아요. 비 ийм цаг агаар дуртай. 날씨가 이렇게 좋으니까 바람을 쐬고 싶어요. одоо цаг агаар ийм сайхан байгаа болохоор жоохон гадуур явж салхилмаар байна гэсэн үг байна. 그래요, 같이 가요. За тэгвэл хамт явъя, хамт гадуур явъя гэсэн утгаараа одоо хэрэглэгдэнэ. Одоо ийм харилцан яриаг сонслоо. За харилцан ярианд 날씨 гэдэг үг гарсан байгаа. Цаг агаар гэж би түрүү хэлсэн. 정말 гэхлээрээ үнэхээр, 정말 좋아요 гэхлээрээ үнэхээр сайхан байна гэсэн утгаараа 춥다. 덥지도 않고 춥지도 않고 гэдэг дээр 덥다 гэдэг халуун гэдэг мэднэ байгаа. эдний эсрэг утга нь 춥다. хүүтэн гэсэн утгатай. За, 이런 날씨가 гэдэг дээр 이렇다 гэсэн үгнээс одоо анхны хэлбэрээс 이런 гэж гарсан байгаа. 이렇다 гэдэг нь ийм гэсэн утгатай. 날씨가 이렇게 좋으니까 바람을 쐬고 싶다. 쐬다 гэдэг үгнээс гаралтай. 쐬고 싶다. салхилмаар байна. салхилах гэсэн үг байгаа. шинэ үгүүд маань юм байгаа. За дөрвийн тайлбар орж ирж байна. 좋네요 гэдэг дээр 좋다 гэдэг үгнээс үгийн үндсэн дээр 네요 гэж залгадж ирээд одоо ямар нэгэн уулга алдах одоо утгыг илэрхийлсэн байгаа. За энэ нь болохоор үгийн үндсэн шууд холбогдох бөгөөд уулга алдах утгыг илэрхийлнэ гэж хэлсэн. Өгүүлбэрийн утга бол зөөлөрдөг. Ингэж одоо үгийн үндсэн залгацснараа өгүүлбэрийн утга нь зөөлөрдөг. Одоо тийм байна шүү дээ гэсэн утгаараа. Үгийн үндэс одоо рил гэж одоо монгол хэлний ил үсэгтэй адилхан үсгээр дууссан байвал энэ одоо нео гэж одоо нөхцөл залгахлаараа рил өөрөө хасагдана гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. За иймэрхүү одоо өгүүлбэр хэлж өгье. 옷이 잘 어울리네요 гэдэг өгүүлбэр хийж болно. хувцс чин гоё зогсон байх шүү. 어울리다 гэдэг үгэн дээрээ 어울리 гэдэг үгийн үндсэн дээрээ 네요 гэж орохлээрээ хувцс чин гоё зогсон байх шүү гэдэг өгүүлбэр одоо ямар нэг уулга алдах маягаар хэлж байгаа. За 한국어 발음이 좋으시네요. 좋다 гэдэг үгэн дээр 의시 гэдээ бид нэр хэлсэн байгаа. хүндэтгэл хэлбэр 의시네요 гэхлээрээ одоо солонгос хэлний хэллэгч нь сайн юм байна. гоё хэлж дуулд юм байна гэсэн утгаараа. 자, 몸이 많이 말랐네요. 마르다 гэдэг үгнээс 말랐다 гэдэг үг гарсан байгаа. 말랐네요 гэдэг өнгөрсөн цаг дээр орж ирээд би чи айгу туранхай юм байна. туранхай юм байна гэж өгүүлбэр юусан бэ? 건물이 참 멋있네요. барилга их гоё байна шүү. 멋있다 гэдэг үг мэднэ. сайхан гэсэн утгаараа одоо үзэмж одоо гоё гэсэн утгаараа 멋있다, 멋있네요 гэдэг үгийн үндсэндээ шууд орж ирээд 네요. уулга галцсан хэлбэрээр 아이들이 즐겁게 노네요. 놀다 гэдэг үгнээс 노네요 гэж гарсан байгаа. рил гэд бидний үзсэн тэр үсэг маань хасагдана гэж би хэлсэн байгаа. 노네요 гэдэг одоо үг бий болсон байна. За дараа нь бидний харилцаанд 날씨가 이렇게 좋으니까 바람을 쐬고 싶어요 гэсэн одоо өгүүлбэрага 좋으니까 гэдэг дээр 니까 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ нь ямар утгатай юм гэхлээрээ монгол хэлний болохоор ухраас гэсэн утгатай. Мөн одоо үгийн үндсэн дээр шууд залгагдаж орж ирнэ.
Үүлэг болон тэмдэг нэрийн үндсэндээ шууд залгацснараа одоо болохоор учраас гэсэн одоо утгыг агуулна. За мөн одоо үгийн үндэс рилээр төгссөн байвал рил хасагдана гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй юм а. За үүнийг одоо бусад жишээн дээрээс харцгаая. Капшисаника 사람들이 많이 사요. Тэгэхээр үнэн хямдхан болохоор үнэн хямдхан учраас хүмүүс их авдаг. Авч байна гэсэн өгүүлбэр байна. 지금 비가 오니까 나가지 말까요 гэсэн өгүүлбэр байна. Одоо бороо орж байгаа болохоор гарахаа болох уу? Сая бид нэр үзсэн чи малда гэдэг үг бас орж ирж байгаа. 나가지 말까요 гэхээр гарахаа болох уу гэсэн утга, тийм ээ. 비가 오니까 오다 гэдэг одоо үгийн үндсэн дээр оо гэдэг үгийн үндсэн дээр шууд ника орж ирээд үгийн үндэс ишгээр төгсөн учраас ника шууд залгадана. Одоо үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал одоо ника гэж залгадана гэдгийг бас мэдчих хэрэгтэй. Мөн одоо нэр үгийн хойно залгадана. Нэр үгийн хойно залгахтаараа 방학이니까 학교에 안 가요. амралт сургуулийн амралт эхэлсэн учраас сургуультай явахгүй гэсэн одоо өгүүлбэрийг 방학 гэхлээрээ гийгүүлэгчээр төгссөн учраас нэр үг учраас нэрлэхийн ялгалын нөхцөл орж ирээд ника орж ирээд 방학이니까 гэсэн одоо үг бий болсон байна. За бидний харилцан ярианд 덥지도 않고 춥지도 않고 гэдэг дээр 지 않다 гэдэг дээр дуу нэмэгдэж орж ирсэн байгаа. Дуу гэдэг нь болохоор чи бас гэсэн одоо утгыг агуулна гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Монгол хэлний чи бас гэсэн одоо утгатай. За энэ үгүйсгэх хэлбэр дээр ингэж төгсөлдөж орж ирд юм байна гэдгийг мэдэж авах хэрэгтэй. За үүнийг одоо өгүүлбэрийн жишээн дээрээс харуулъя. 치마가 짧지도 않고 길지도 않고 좋아요. Тэгэхээр юбч нь богино ч шуурт биш зүгээр байна. Таарсан байна гэсэн өгүүлбэр байна. 빛이 밝지도 않고 어둡지도 않아요. Одоо гэрэл харанхуйч биш одоо хитрхи гэрэлтэй ч биш гэрэлгүй ч биш зүгээр байна гэсэн утгаараа. 그 남자는 잘생기지도 않고 못생기지도 않고 인상이 좋아요. Тэр одоо эрэгтэй хүн одоо хитрхи царай мутаач царайлагч биш одоо нүдэн дулаахан гэсэн өгүүлбэр байна. 그 식당 음식이 맛이 짜지도 않고 싱겁지도 않아서 입에 맞아요. Одоо тэр гуанзны хоол хитрхи давстаа шоргогч биш бас хитрхи одоо амнаас унсан ч биш одоо миний одоо намайг идэхэд тохиромжтой байдаг надад тохирсон гэсэн өгүүлбэр болж байна. 입에 맞아요 гэхлээрээ одоо миний одоо амт нь таарсан гэсэн утгаараа хэрэглэгддэг юм а. За бидний одоо ерөнхий тайлбар маань юм байгаа. Харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё. 한 번 더 회화를 들어보겠습니다. 오늘은 날씨가 정말 좋네요. 예, 덥지도 않고 춥지도 않고 좋네요. 저는 이런 날씨가 좋아요. 날씨가 이렇게 좋으니까 바람을 쐬고 싶어요. 그래요. 같이 가요. За, хэр зэрэг ойлгомжтой. За, дараагийн харилцан яриагаа сонсцгоё. дараагийн харилцан яриагаа мөн одоо анхааралтай сонсно. 다음 회화를 들어보겠습니다. 한국은 봄, 여름, 가을, 겨울 사계절이 다 있어요. 네, 몽골도 사계절이 다 있어요. 몽골은 겨울에 춥다고 들었어요. 네, 많이 추워요. 몽골은 여름이 가장 좋은 시기예요. 왜요? 왜냐하면 많이 덥지도 않고 비도 많이 안 와서 좋아요. 또 나담 축제도 있어요. 경치도 아름다워요. 자, 한국은 봄, 여름, 가을, 겨울 사계절이 다 있어요. Солонгос орн болвол хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралтай. 네, 몽골도 사계절이 다 있어요. Монголч бас цагийн дөрвөн улиралтай. 몽골은 겨울에 춥다고 들었어요. Монгол одоо өвөл хүйтэн байдаг гэж сонссон. 네, 많이 추워요. 몽골은 여름에 가장 좋은 시기예요. 팀에 маш хүйтэн Монголын зун хамгийн сайхан цаг үе. 왜요? 야간. 왜냐하면 많이 덥지도 않고 비도 많이 안 와서 좋아요. 야간 гэвэл маш халуун биш маш их бороо их ордог учраас сайхан. 또 나담 축제도 있어요. 나담 одоо наадмын баяр бас болдог. 경치도 아름다워요. байгаль орчин үзэмжтэй.
100 цагийн үед тийм ээ гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За харилцан ярианд дөрвөн улирлыг юу гэж хэлдэг вэ гэхээр пум гэхлээрээ хаврыг хэлж байгаа, ёром гэхлээрээ зуныг хэлж байгаа, каул гэхлээрээ намрыг хэлж байгаа, кёул гэхлээрээ өвлийг хэлж байгаамаа. За са кежол гэдэг дээр са гэхлээрээ дөрөв гэсэн тоо байгаа. Кежол гэхлээрээ улирлыг хэлж байгаа. Шиги 여름에 가장 좋은 시기예요 гэдэг дээр 시기 гэсэн үг байгаа. Үе, цаг, мөч гэсэн утгатай. За, 왜 гэж асуусан байгаа. 왜 гэдэг нь яагаад гэсэн үг байгаа. 왜요 гэж тойдлолт нь залхахлаарэ яагаад гэсэн одоо хүндэтгэлийн хэлбэрийг олж байгаа. 왜냐하면 гэдэг нь болохоор 왜 гэдгийн эсрэг утгатай яагаад гэвэл гэсэн одоо тайлбар хийхдээ хэрэгэлдэг. 축제 гэхлээрэ наадам. Одоо 나담 축제도 있어요 гэдэг дээр 축제 гэж орж ирсэн байгаа. наадмыг хэлж байгаа. 경치도 아름다워요 гэдэг дээр 경치 гэдэг нь байгаль орчныг хэлж байгаамаа. үзэгсэлэнтэй байгаль орчинтой гэсэн утгаараа. 자, бидний харилцан ярианд 몽골은 겨울에 춥다고 들었어요. 춥다고 들었어요. 다고 гэж орж ирж байгаа. За, энэ үйл үгийн үндсэн залхахлаарэ нин буюу 는 гэж залгагддаг. 는 다고 하다 гэж хэлнэ. За, үйл үгэнд нөхцөлдөж орохлоор ингэж залгадна гэдгийг ойлгосон. Үгийн үндэс игшиг буюу рил монгол хэлний ил үсгээр төгссөн байвал игшиг буюу үгийн үндэс игшиг буюу рилээр төгссөн байвал энэ шууд энэ дэвсгэрэлж орё таагүй хадаа гэж залгадна. Гэхдээ анхаарах зүйл нь рил өөрөө хасагднаа гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. За, тэмдэг нэрийн хойно залгах дээрээ тэмдэг нэрийн үгийн үндсэндээ шууд залгагдаж орж ирнэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. жишээ нь бол 춥다 гэдэг үг нь 춥다고 гэж орж иж байгаа тийм ээ. 해요. 춥다고 들었어요. сонссон гэсэн одоо гэх маягаар одоо шууд үгийн үндсэн дээр залгадна гэдгийг мэдж авах хэрэгтэй. За, энэ нь монгол хэлний гэж байх гэсэн одоо утгыг агуулна. Өөр хүний хэлсэн юмыг бусдад амжуулах. Бид нэр түрүүчийн хичээл дээр рагу хада гэж үздсэн байгаа. Тэрнтэй адилхан утгаараа үйл үг болон тэмдэг нэрийн хойно залгадана гэдгийг мэдж авах хэрэгтэй. За, үүнийг бусад одоо жишээн дээрээс харцгаая. 자, 내일은 소나기가 온다고 하네요. маргааш төр зүрийн бороотой гэж байна. Сунаги гэхлээрээ төр зүрийн бороо хэлж байгаа. гэж байна гэхлээрээ дамжуулж байгаа тийм ээ. Тэр ууда гэдэг үгэн дээр шууд 은다고 гэж залгана гэж хэлсэн. Үгийн үндэс ихшгээр төгссөн байвал 은다고 гэж шууд дэвсгэрж орж ирээд 하네요 гэж орж ирнэ. 자, 나라가 한국 음식을 잘 먹는다고 해요. 나라 солонгос хоолнд дуртай гэж байна. Одоо нарагийн хэлснийг дамжуулж хэлж байгаа утгаараа үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал 는다고 해요 гэж залгана гэж хэлсэн байгаа. 몽골은 겨울에 많이 춥다고 해요. Монголын өвөл маш хүйтэн гэж байна лээ гэсэн өгүүлбэрийн 춥다 гэдэг дээр үгийн үндэс одоо энэ тэмдэг нэр учраас таагүй гэж шууд орж ирж байгаа. таагүй 해요. тийм ээ. үгийн үндсэн дээрээ шууд залгадаж орж ирж байгаа гэдгийг анзаарсан байна. 자, 그 친구가 남자친구랑 헤어진다고 해요. тэр найз маань найз залуугаасаа сална гэж байна лээ гэж одоо хүний хэлснийг дамжуулж байгаа. 헤어지다 гэхлээрээ гийгүүлэгчээр төгссөн байгаа тийм ээ. Игшгээр төгссөн байгаа. И гэсэн игшгээр төгсөн учраас доор нь 은 дэвсгэрж орж ирээ та고 해요 гэж одоо шууд залгасан байна. 자, 다음 주 수요일에 쉰다고 해요. дараагийн 7 хоногийн 3 дахь өдөр амарна гэж байна. гэхлээрээ 쉬다 гэдэг дээр 쉰다고 гэж шууд орж ирээд игшиг учраас шууд орж ирээд үйл үгийн үндэс игшгээр төгсөн учраас 은다고 гэж орж ирж байгаа тийм ээ. 자, 올해 여름이 많이 덥다고 하네요. энэ жилийн зуныг маш халуун гэж байна. тийм ээ. Тэгэхээр 덥다 гэж үздсэн байгаа. халуун шууд та고 하네요. халуун гэж байна лээ гэсэн утгаараа. 철수가 일을 그만둔다고 해요. 그만두다 гэхээр одоо ажилласаа гарна гэж байна лээ. гарна. одоо ямар нэг юм хийж агаад дуусгахыг дундаас нь дуусгахыг 그만두다 гин тэрэн дээрээ үү гэсэн одоо игшгээр төгсөн учраас 은다고 гэд шууд үйл үгийн одоо игшгээр төгсөн учраас 은다고 гэж шууд орж ирж байгаа тийм ээ. 비자를 연장한다고 출입국 관료 사무소에 갔어요. 비자. 위제 송гуулна гээд цагаачлалын алба руу явсан. 출입국 관리 사무소 гэхлээрээ цагаачлалын албыг хэлж байгаа. 연장하다 гэдэг дээр үндсэн дээрээ шууд орж ирээд одоо иймэрхүү одоо
сунгана гэд явсан гэсэн одоо өгүүлбэр болсон байна. За ойлгосон тийм ээ. Үйл өгийн үндэс одоо гიშгээр төгссөн байвал ындаагүй гэж шууд дэвсгэлж орж ирнэ. Гийгүүлэгчээр төгсөн байвал мындаагүй гэж орж ирнэ. Тэмдэг нэрэн дээр болохоор шууд үгийн үндсэнтэйгээ нийлж одоо бусдад дамжуулах утгыг илэрхийлнэ гэдгийг ойлголоо. За вэ гэдэг үг гарч ирсэн байгаа. Тэрний эсрэг утга нь 왜냐하면 гэж одоо орж ирнэ. За бидний ерөнхий тайлбар бол юм байгаа. Харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 한국은 봄, 여름, 가을, 겨울 사계절이 다 있어요. 네, 몽골도 사계절이 다 있어요. 몽골은 겨울에 춥다고 들었어요. 네, 많이 추워요. 몽골은 여름이 가장 좋은 시기예요. 왜요? 왜냐하면 많이 덥지도 않고 비도 많이 안 와서 좋아요. 또 나담 축제도 있어요. 경치도 아름다워요. За тайлбараа сонсоод сонсхолоор илүү ойлгомжтой байж чадав. За дараагийн харилцан ярианд орцгоё. Мөн одоо солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. 다음 회화를 들어보겠습니다. 오늘은 많이 덥다고 했어요. 그래서 땀이 많이 나요. 선풍기를 켤까요? 네, 이제는 조금 시원하네요. 요즘 많이 더워서 잠을 못 자요. 그래서 여름에 피곤해요. 조금 있으면 장마예요. 그래요? 장마는 언제 끝나요? 한 달 동안 아마 비가 많이 올 거예요. 비가 오고 흐린 날씨가 싫어요. 자, 오늘은 많이 덥다고 했어요. 오늘 маш халуун гэж хэлсэн. Сая бидний үлсэн 덥다고 гэдэг үгийн үндсэн дээр таагүй орж ирж байна. 그래서 땀이 많이 나요. тэгээд хөлс их гоожж байна. Хүлэрч байна. 선풍기를 켤까요? гэсэн байгаа. 신세 아사호. 네, 이제 조금 시원하네요. 자, одоо бол жоохон сэрүүхэн болчлоо. Одоо нөгөө 신세 아사ч учраас сэрүүчж байна гэсэн утгаараа. 요즘 많이 더워서 잠을 못 자요. ойрд халууцаад унтаж чадахгүй байгаа. 그래서 여름에 피곤해요. тэгээд зуны цагт ядардаг, одоо халуун байгаа учраас ядарч байна. 조금 있으면 장마예요. жоохон байж байгаа хэсэг хугацааны дараа борооны улирал эхэлнэ гэсэн утгаараа. 그래요? 장마는 언제 끝나요? тийм үү. борооны улирал хизээ дуусах вэ? 한 달 동안 아마 비가 많이 올 거예요. нэг сарын хугацаанд магадгүй бороо их орно. нэг сарын хугацаанд бороо ордог, борооны улирлыг хэлдэг. 비가 오고 흐린 날씨가 싫어요. бороотой бүрхэг цаг агаарт дургүй гэж одоо нараа хэлсэн байна. За бидний харилцан ярианд 땀 гэсэн үг гарч иж байгаа. 그래서 땀이 많이 나요. халуун байгаа учраас хүс их гарч байна. 땀 гэдэг нь болохоор хүс гэсэн утгатай. 땀이 많이 나다 гэхлээрээ гарах. Ямар нэгэн одоо 땀 나다 гэж одоо хөвчлэн ярьдаг. 땀 나다 гэхлээрээ хөлрөх гэсэн утгаараа 선풍기 гэдэг нь болохоор сэнсийг хэлж байгаа. Бидний одоо халуунд хэрэгэлдэг сэнсийг 선풍기 гэдэг юм байна гэдгийг ойлголоо. За 선풍기 들으니까 시원하네요 гэсэн байгаа. 시원하다 гэдэг үгнээс гарсан сэрүүхэн гэсэн үг байгаа. 자 피곤하다 гэж байгаа. 그래서 여름에 피곤해요 гэдэг нь болохоор ядарч байгаа. 피곤하다 гэхээр ядрах гэсэн үг байгаа. 자 장마 гэдэг нь болохоор борооны улирал. 조금 있으면 장마예요 гэдэг дээр 장마 гэсэн үг гарч иж байгаа. борооны улиралд хэлж байгаамаа. 자 끝나다 언제 끝나요 гэж асуусан байгаа. 끝나다 гэсэн одоо анхны хэлбэрээс гарч байгаа. ямар нэгэн үйлдэл дуусах хэлж байгаа. үйл үг дуусах гэсэн утгатай. 아마 гэж гарч ирж байгаа. 아마 한 달 동안 비가 많이 올 거예요 гэдэг дээр 아마 гэсэн үг гарч байгаа. магадгүй гэсэн үг юм аа. 흐리다 гэхлээрээ бүрхэг агаарыг хэлдэг. 흐린 날씨 гэхлээрээ бүрхэг цаг агаарыг хэлж байгаамаа. За бидний шинэ үгүүд бол ийм байгаа. одоо дөрмийн тайлбар хэлж өгье. 못 자요 гэдэг дээр 잠을 못 자요 гэдэг дээр 못 гэсэн үг гарч ирж байгаа. энэ нь анхны хэлбэр нь чи 못하다 гэсэн одоо нөхцөл юм. одоо үйл үгийн нөхцөл юм.
энэ юу гэсэн үг гэхээр үгийн үндсэнд шууд холбогдно. Үгийн үндсэнд шууд холбогдож ямар нэгэн хангалтгүй байдал, тийм ээ, чадварын боломжгүй байдлыг одоо илэрхийлж байгаа. Чи антаа гэж үздэн байгаа. Чи антаа гэдэг нь болохоор ярьж байгаа хүнээ шалтгаалсан үг. Харин чи мутада гэхлээрээ тухайн одоо байдлаас шалтгаалж байгаа. Тийм ээ. Тийм учраас чи мутада гэдэг үгийг зүгээр муд гэж одоо өгүүлбэрт ганцхан муд гэж орохлоорэ мөн адилхан чи мутада гэдэгтэйгээ адилхан утгыг илэрхийлнэ. За үүнийг одоо хүснэгтээс хараад дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За чи мутада гэхлээрээ үгийн үндсэн дээр шууд нэмэгдэж орж ирээ чадахгүй гэсэн утгыг илэрхийлнэ гэж ойлгож болно. За өгүүлбэрийг харцгаая. Папасо шижи мутэё. Тийм ээ. Чадахгүй гэсэн утгаас урдталт нь тайлбар орж ирж байгаа, тийм ээ. Завгүй болохоор амарч чадахгүй байна. Шида гэдэг үгэн дээр шууд үндсэн дээрээ шууд орж ирж байгаа. Тийм ээ. Тэгээд чадахгүй гэсэн өгүүлбэр яасан бэ? За, 열쇠가 없어서 집에 들어가지 못했어요. түлхүүр байхгүй болохоор тийм ээ тайлбар орж ирээд гэртээ орж чадаагүй. 들어가다 гэдэг нь болохоор одоо үгийн үндэс болоод чи мутада гэхлээрээ нөхцөл болж ирж байгаа. чадаагүй. 아직은 한국 신문을 읽지 못해요. одоохондоо солонгос сонин уншиж чадахгүй. Тэгэхээр одоохондоо гэж тайлбар орж ирж байгаа. Ер нь бол цаашид бол чаднаа гэсэн утгаараа. 읽지 못해요. Тэгэхээр 읽다 гэсэн үгийн үндсэн дээрээ чи мутада, чи 못해요 гэдэг ярианы хэлбэрт орж ирээд чадахгүй. 다른 일이 생겨서 가지 못했어요 гэдэг өнгөрсөн цаг орж ирж байна. 못하다 гэдэг дээр 어여 нэмэгдээд 여여 нэмэгдээд 못했어요 нэмэгдээд 못했어요 гэдэг өнгөрсөн цаг орж ирээд өөр ажил гараад очиж чадсангүй тайлбар орж ирж байгаа тийм ээ. Тэгээд 가다 гэдэг үгэн дээрээ чи 못했어요 гэж орж ирж байгаа. 너무 더워서 잠을 못 자요. дэндүү халуун болохоор унтаж чадахгүй байна. халуун болохоор гэдэг тайлбар орж ирж байгаа. 잠을 못 자요. тухайн байдлаас шалтгаалж байгаа учраас унтаж чадахгүй байна. За эхний дөрвөн өгүүлбэр маань ямар нэгэн одоо үйл үгийн үндсэндээ шууд чи мутада гэж залгацсан байгаа. Би түрүү хэлсэн муд гэдэг үг зөвхөн дангаараа бас өгүүлбэрт орж ирээ чадахгүй гэсэн одоо утгыг агуулдаг. За 너무 더워서 잠을 못 자요 гэхлээрээ дэндүү халуун болохоор унтаж чадахгүй байгаа. нойр хүрэхгүй байгаа гэсэн утгаараа. 7시까지 이 일을 못 끝내요. гэхлээрээ 7 цаг хүртэл энэ ажлыг дуусгах чадахгүй. мод гэхлээрээ чадахгүй гэсэн утгаараа дангаараа орсон байна. 비가 많이 와서 밖에 못 나가요. 못 나가요 гэхлээрээ энэ дээрээ хиллэг нь инээр хэлж байгаа тийм ээ. бороо их ороод гадуур гарч чадахгүй байна. гадуур гэдэг ир байгаа. гарч чадахгүй. бороо их орж байгааг тайлбар орж ирээд чадахгүй. Хоёр одоо энгийн хоёр өгүүлбэрийг эхний өгүүлбэр нь тайлбар олж орж ирээд дараагийнх нь одоо шалтгааны одоо үр дүн болж ирж байгаа тийм ээ. 처방전이 없으면 약을 못 줘요. 이민절 байхгүй бол им өгч чадахгүй. 처방전 гэдэг нь болохоор 처방하다 гэдэг үгнээс гаралтай 이민절ыг рецептийг хэлж байгаамаа. За үгийн үндсэн чи мутада гэж залгадахлаарэ чадахгүй гэсэн одоо утгыг агуулд юм байна гэдгийг ойлголоо. За харилцан яриагаа дахин нэг давтаж сонсоод одоо дараагийн харилцан ярианд орцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 오늘은 많이 덥다고 했어요. 그래서 땀이 많이 나요. 선풍기를 켤까요? 네, 이제는 조금 시원하네요. 요즘 많이 더워서 잠을 못 자요. 그래서 여름에 피곤해요. 조금 있으면 장마예요. 그래요? 장마는 언제 끝나요? 한 달 동안 아마 비가 많이 올 거예요. 비가 오고 흐린 날씨가 싫어요. За хэр зэрэг ойлгомжтой. За дараагийн харилцан яриагаа мөн анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 오늘은 비가 많이 오죠? 네, 어떻게 왔어요? 전 택시를 타고 왔어요. 저도 택시를 타고 왔어요. 택시를 잡기가 어려워서 조금 늦었어요. 그래요? 아직은 사장님이 안 오셨어요. 다행이에요. 아마 사장님도 많이 늦으실 것 같아요.
차가 많이 막혀서 늦으신다고 전화가 왔어요. 걱정 안 해도 돼요. 아, 그렇구나. 오늘은 비가 많이 오지요. өнөөдөр бороо их орж байгаа биз? 네, 어떻게 왔어요? 팀에 яаж ирсэн бэ? 전 택시를 타고 왔어요. Би таксигаар ирсэн. 전 гэхлээрээ 전은 гэдгийг тавьчихсан үг байгаа. 저도 택시를 타고 왔어요. Би ч бас таксигаар ирсэн. 택시를 잡기가 어려워서 조금 늦었어요. 택시 барих гээд гэж байгаад жоохон хоцорчихлоо. 그래요? 디모. 아직은 사장님이 안 오셨어요. 어떠한더 дарга ирээгүй байна гэсэн одоо хүндэтгэл хэлбэрээ 다행이에요. 아즈님. 아마 사장님도 많이 늦으실 것 같아요. магадгүй даргач бас нэлээд хоцрох юм шиг байна. 차가 많이 막혀서 늦는다고 전화가 왔어요. зам бөглөрөөд хоцорно гэж ярьсан. 걱정 안 해도 돼요. санаа зовсны хэрэггүй. 그렇구나. тийм үү гэсэн одоо харилцан яриаг сонслоо. Бидний харилцан ярианд 택시 гэсэн үг байгаа. Энэ такси хэлж байгаа. 택시 타다 гэхлээрээ таксийн цуух хэлж байгаа. 타다 гэдэг нь суух, унах, одоо им бичүүлэх гэсэн одоо янз бүрийн утгаараа хэрэгэлдэг. За, 잡다 гэхлээрээ 택시 잡다, 잡기가 어려워요 гэдэг барихыг хэлж байгаа. За, 늦다 гэсэн үг гарч ирж байгаа. 늦는다고, 늦으실 거라고 гэдэг дээр 늦다 гэдэг нь болохоор хоцрох. 아직 гэхлээрээ одоохондоо гэсэн үг байгаа. 다행이에요 гэдэг нь 다행 гэдэг нь азны юм, ашгүй гэсэн утгаараа. 차, 자동차, 차 гэхлээрээ машиныг хэлж байгаа. 막히다, 차가 막혀서 гэхлээрээ одоо зам бөглөрөөд гэсэн утгаараа хэлбэрж байгаамаа. За, бидний харилцан ярианд 걱정 안 해도 돼요 гэсэн үг гарч ирж байгаа. харилцан ярианд 걱정 안 해도 돼요 энэ маань санаа битгий заавараа гэсэн утгаараа. Тэгэхээр үгийн үндсэн дээр 여, 도, 되다 гэсэн одоо дүрм орж ирж байгаа. Энэ үйл үгийн үйлэг буюу тэмдэг нэрийн үндсэн дээр шууд залгадаад зөвшөөрсөн утгыг хэлнэ. Зөвшөөрсөн. Тэгэхээр ямар нэгэн үйлдэл болно гэсэн монгол хэлээр болно гэсэн утгыг илэрхийлж байгаа. Монгол хэлний бид нар үзэж байгаа мён, 의면 гэдэгтээ эсрэг утгаараа 의면 안 된다 гэхлээрээ эсрэг утга нь болохгүй гэсэн утгаараа тийм ээ. За, болно гэхлээрээ 돼요 гэсэн утгаараа. За, дараагийн өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. 내일 일 안 해도 돼요. маргааш ажиллахгүй байж болно. ажил хийхгүй байж болно гэсэн утгаараа. 문을 닫아도 돼요. хаалгаа хааж болно. 크게 소리를 지르면 안 돼요 гэхлээрээ эсрэг утгаараа болохгүй. Одоо чанга ярьж болохгүй, чанга орилж болохгүй гэсэн утгаараа хэлж байгаамаа. За, иймэрхүү янзаар ё гэсэн одоо тэда гэхлээрээ ямар нэгэн зүйлийг зөвшөөрөхтэй хэлнэ. За, харилцан яриагаа дахин нэг давтан сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 오늘은 비가 많이 오죠? 네, 어떻게 왔어요? 전 택시를 타고 왔어요. 저도 택시를 타고 왔어요. 택시를 잡기가 어려워서 조금 늦었어요. 그래요? 아직은 사장님이 안 오셨어요. 다행이에요. 아마 사장님도 많이 늦으실 것 같아요. 차가 많이 막혀서 늦으신다고 전화가 왔어요. 걱정 안 해도 돼요. 아, 그렇구나. За, өнөөдрийнхээ хичээлийг ингээд өндөрлөе. Өнөөдөр бид одоо цаг агаартай холбоотой амьдралд хэрэгтэй өгүүлбэртэйгээ танилцсан байгаа. За, өнөөдрийнхээ хичээлийг интернет доор гарч байгаа интернет хаягаар давсаж үзээрэй. Дараагийн хичээл дээр бид одоо хүмүүсийн хоорондын хүмүүс хоорондоо утсаар юу гэж ярьдаг болох, утасны номерыг яаж хэлдэг болох тухай үзнэ. Бас одоо урьдчилаад интернетээр бас хэрэгтэй материалаа принтлж чадвал нэгдийг та бүхэн мэдж байгаа. За, цаг агаар халуун байгаа учраас та бүхэн эрүүл мэндээ сайн бодорой. За, дараа уулзлаа. Баяртай. 안녕히 계세요.